Ямар кино хийсэн бэ? Юу болоод байгаа юм бэ одоо? Анхны сэтгэлээ Ингээд амар олон мэдрэмж нэг зэрэг давхцсан амар л ритмтэй л кино шиг санагд. 3 үгээр мөнгөний дүрм уран сайхны киног тодорхойлгоول ямар 3 үгээр вэ? уйллаа. Инээлээ тэгээд хашгирлаа, ориллоо. Бүр бүлээлтээс бүр давсан байлаа. Яг ингээд ойр тийм шар ус босгосон кино үзээгүй байна. Хөгж байгаа санаа гэд бүр үнэхээр бест кино болсон байна. Монголын кино урлаг бол ингээд хөгж байгаа гэдэг энэ киногоор бол харахад бол олон гэж би хувьдаа бодож байна. Үзэхэд бол үнэхээр харамсгүй кино байх шүү гэж хэлсэн. Гэтэ үнэхээр нэрээ төсөөлснөөс нэр үнэхээр дээгүр байлаа. Гоё болжээ. Яг төгсгөл хэсэг бол бүр амар сэтгэл амар хөдлөлөө. Үнэхээр амар байлаа. Төгсгөлийн сэтгэл бүр ингээд хэдэн жил гаргаагүй нөлөөсөө гаргаваа. Тустаас гэх надад бол айгуу таалагдсан. Сонирхолтой байлаа. Ямар ч ангийнхандаас баяр үргээ. Бодоотор манайгийн Wasco Бодоотор манаас анхныхоо киноны найруулгыг игээд ингээ уран бүтээл гаргаж байгаа тайлбар айгуу багч байна. Тэдний хамт бол бас баяр үргээ. Ирчүч, зориг, мөрөдл үнэхээр гоё бүтээл. Сэтгэл хөдлөл, хамт нөхөр тэгээд үүр төлөв гурав нь. Нөхөрлөл, хайр, их орон, хүчтэй, дайчин, хайр. Цаашаа том утга агуулсан кино гэж ойлгосон. Тэгээд айгүй хөөйллаа. Өөрөө чи үргэн мэдээж баярлуулна. Тэгээ хамгийн шүлт нь ойлуулна би амлаа. Юун дүүнэртээ баяр үргээ. Надад маш их таалагдлаа. Аюу амар хүн сэтгэлтэй гарч ирлээ сэтгэл өвлөөд. Гэхдээ энэ зүйл бол бидэнд хөндөх ёстой, дуурах ёстой, амин чухал узаагаар мэд хэрэгтэй зүйлийн нэг юм болов уу гэж боддог. Тэгээ одоо юу ярьж байгааг одоо тав хүмүүс киноноос үзээрэй гэж хэлье. Би өмнө нь ингээд фантастик продакшны киног хараад үнэхээр ингээд зомчдөг байсан. Тэдгээр продакшны залуучуудын нарын үргэлжил бол дуу хоолойгоо хүргэж чадчихна гэж би харж байна. Тиймээс залуучуудыг энэ киног ирж үзээрэй гэж уриалмаар байна. Одоо нэг орчин үеийн хүндж байгаа сэдвийг маш гоё өнцгөөс гаргаж ирсэн. Мөнгөний дүрм, уран сайхны кино.